За энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ. Яаж хүн урдаа тавьсан зорилгоудаа бодиттой болох вэ гэдэг талаар ярьцгаая. Тэгээ тэр дундаа би зөвхөн нэг юм ярихгүй та нарт яг яаж тэрийг хянаж явах хэвээр юм. Яг тэрэндээ яг яаж хүрэх юм бэ? Тэхийн тулд би та нарт Notion гэдэг тэмдэглэлт хөтэлдэг програм дээр та нарт үзүүлнэ. Гэхдээ яг хуу заавал програм ашиглах албагүй зөвхөн хүн дэвтэр дээр тэмдэглэлт хөтлөө явуулсан ч болно л тоо. Тэгээд энэ дугаарыг хийж байгаа шалтгаан гэх юм бол шүү дээ. Би ер нь өнгөрсөн амьдралаа хараад байхад бусад хүмүүс ч гэсэн ер нь бас мэдж байгаа. Ер нь хүн ингээд зориг тавьдаг те. Одоо он дуусаад ирэнгүүт за 25 онд ингэн тэгнэ гээл сүртэй юмнууд ярьдаг. Гэхдээ биш те. Хүмүүс тэр зорилгоудаа ерөөсө биелүүлж чаддгүй шалтгаануудын нэг нь юу юм бэ гэхээр хүн тэрийг ерөөсө хяндаггүй. Өөрийгөө ерөөсө хариуцлага үрчинэл боддог. Зөвхөн толгойдоо л нэг юм хальт авч яваад байдаг. Тэрийг яг тэмдэглэл хөтлөөд яг тэр лүүгээ улам дөгч ийн гэд тэгж прогресс гаргаж байгаа мэдрэмжийг ихэнх хүмүүс авдаг. Зүгээр л хальт барагцаагаараа гусаад байдаг. Тэгээд ангуу толгойд ч яг тэр зорилго чинь байж чадахгүй. Тийм болохоор заавал ямар нэгэн байдлаар буулгах хэрэгтэй. Тэр нь бичгээр ч юм уу, компьютер дээр ч юм уу, ямар нэгэн байдлаар тэмдэглэл хөтлөөд зорилгоудаа яг бичих юм бол тэр нь хамаагүй бодиттой болоод тэгээ тэр лүгөө яаж дөгч гинөө гэдгийг бас байнга хянах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн зорилго руугаа ерөөсөө дөгч байгааг мэдэхгүй, тэгээ прогресс гаргаж байгаа үгүйгээ ч мэдэхгүй, тэгэнгүүт ч тэгээ прогресс гаргаж байгаа үгүйгээ мэдэхгүй болохоор хүн ерөөсөө урам орж чаддгүй. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ би яг өөрөө яг ямар систем хэрэгэлдэв. Тэгээ тэрийг та нарт үзүүлээ гэж бодлоо. За тэгээ шууд би дэлгэцээ хуваалцжээ. За Notion гэдэг ийм програм байдаг байхгүй. Энэ тэмдэглэл хөтэлдэг програм. Би энийг бол бүх юм дээр ашигладаг айгуу дуртай. Тэгээд ингээд ер нь айгүй олон төрлийн тэмдэглэлүүдийг хөтэлж болдог. Одоо энэ нэг тэмдэглэл би ингээд хальт хувилбар гаргацсан байгаа. Энийг та нар ингээд хуулаад тэгээ өөрсдийнхөө бүгэлчж болно. За тэгээд энийг би бол зорилт мөшгөгч гэж нэрлэлж байгаа. Ер нь бол goal tracker гэсэн үг. Тэгээд хамгийн түрүүнд эхлэмээр байгаа хэсэг нь алсын хараа гэдэг хэсэг. Ер нь бол шүү дээ. Миний хувьд хүн амьдралдаа ямар нэг зүйлийг хийх гэж байгаа бол яг эцсийн цэгээ бодцсон байх хэрэгтэй. Би лав эцсийн цэгээ бодоогүй байх юм бол хаашаа явж байгааг мэдэхгүй. Яагаад ч юу ч хийгээд байгааг мэдэхгүй. Тийм болохоор миний бодлоор энэ алсын хараа гэдэг те яг амьдралдаа яг ямар амьдралаар амьдрмаар байгаа, хэн болохыг хүсэж байгаа, ямар үр дүнд хүрэх гээд байгаа, хаана яах гээд байгаа, ямар зорилго байгаа, ямар төлөвлөгөө байгаа ингээд энийг цаасан дээр буулгах нь надад бол хийж болох хамгийн чухал зүйлүүд нэг юм шиг санагдаг. Тэгээд шалтгаан нь юу гэхээр би заримдаа ямар нэг зүйлийг хийх мотивацууд нь байхгүй болчтой байхгүй. Тэгээд заримдаа ингээд яг энэ алсын хараа гэдэг докюмент дээр эргэж ирэхэд энийг уншихаараа ингээд за би чинь нэрээ ийм хүсэл мөрөөдөл байгаа юм шүү дээ. Ийм зүйлийн төлөө ажиллаж байгаа юм шүү дээ гэж урам ордог. Тэгэхээр энэ асуултуудын дагуу энэ алсын хараа гэдэг зүйлийг бүглөөрэй гэж хүсэе. Тэгээ ер нь энэ талаар би өмнө ч гэсэн дугаарууд дээр зөндөө ярьжсэн. Ерөөсөө хүн яг эцсийн үр дүнтэй яг ямар хүн болох гээд байгаа, ямар их бүх зүйлийг хүсэж байгаа гэдгээ цаасан дээр буулга бодтой болгох юм бол биелүүлэхэд хамаагүй амархан болдог. Тэгэхээр энэ алсын хараа гэдэг зүйл бол ер нь бол айгүй урт хугацааны зүйлтэй дор хаяж 5-10 жил ер нь амьдралын төгсгөлт ч юм уу энэ бол хүний бодож болох тунгааж болох хамгийн чухал сэдвүүдийн нэг. Тэгэхээр энэ талаар сайн эргцүүлээд гоё мөрөөдөөрөө гэж хүсэе байж болох зүгээр боломжгүй байсан ч хамаагүй бүх зүйлийг энэ дээр болгож бичээд тэрүүгээрээ урам ороорой гэж хүсэе. За тэгээ хоёр дахь хэсэг маань бол за алсын хараа маань ийм юм болвол би 25 онд юу хийж болох юм бэ гэдэг тэр талаар ярина. Тэгэхээр ер нь бол 25 оны зорилтууд маань яг эцсийн эцсчи үр дүндээ яг алсын хараанда ямар хүн болох гээд байгаа юм бэ гэдэгтэй холбогдох хэрэгтэй. Энэ бол бүр том зургаараа. Гэхдээ энэ 25 оны зорилтууд гэдэг бол яг бодиттой байх хэвээр зүйлүүд. Одоо энэ дээр жишээлбэл би одоо ингээ нэг зүйл бичиж олно л та. За гой биетэй болмоор байна. За тасарсан биетэй болох гэдэг Тэгээ одоо энэ талаар би одоо ингэж бичиж болно. Яагаад юм бэ гингүүт нь би одоо жишээлбэл яа эрүүл амир байна ч гэдэг юм уу те би гоё харагдмаар байна ч гэдэг юм уу. За тэгээ хоёр дахь зорилго нь одоо жишээлбэл тэгээ юу ч байж болно шүү дээ. Энийг бол тэгээ өөрөө ямар нэгэн байдлаар бүглэх хэрэгтэй. Тэгээд энийг бүглэхдээ бол тэгээ ингээ лист гаргаад бүгэлчүүл зүгээр. За 25 онд ер нь яг ийм юмнууд биелүүлмээр байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд гол нь 25 онд биелүүлж байгаа зүйлүүд яг амьдралын нөхцөл байдлаас хамаарна л та. Тэрийгээ сайн бодох хэрэгтэй.
Би одоо жишээлбэл яа тий эхний 2 улирал ийм зүйлүүдээр ажиллана. 100 ажил удаа шуртдаг болохоор арай өөр зүйл дээр төлөвлөмж гэдэг юм уу. Ер нь 25 оны зорилтуудаа энэ дээр өөрөө зөв чөлөөтэй байдлаар бичээрэй. Тэгээ би яг хүснэгт мүснэгт гаргаагүй шалтгаан хүн бүр өөртөө эвтэхнэр бичээрэй гэж бодсондоо л ер нь ингэж байгаа. За тэгээ 25 оны зорилтууд гаргацсны дараа штэ тий. Тэрийг энд одоо нөхөж бичнэ гэсэн үг. Энд зорилтууд гэдэг ийм хүснэгт гаргацсан байгаа. Энэ хүснэгтэн дээр одоо энд яг хоо энэ хүснэгтийг ингээ янз бүрийн байдлаар фильтр хийж болно. Энэ фильтр гэдэг дээр нь бол янз бүрийн зүйлүүд байгаа. Би одоо жишээлбэл жилээр нь гаргаж ирдэг ч юм уу те. Жилээр нь за 25 он гэд зөвхөн гаргацсан байгаа. Хүн өөр жилийн зорилтуудаа ч энд тавьчих болно. Тэгээд дээр нь энд энэ Q1 гэсэн удирдлыг хэлж байгаа шүү. За Q1, Q2, Q3, Q4 гэдэг нь ерөөсөө 1-р улирал, 2-р улирал, 3-р улирал, 4-р улирал гэдэг. Q1 гэдэг нь эхний 3 сар хэлж байгаа. Тэгээ ерөөсөө яг ажил дээр яг ингэж явдаг. Тэрнтэй ерөөсөө ялгаагүй. Тэгээд энэ дээр бол зорилтуудаа гаргаж байгаа. За эхний зорилт, 2-р зорилт, 3-р зорилт гэдэг. Тэгээ энэ 2-р зорилт нь бол 2-р улирлын зорилт байна. За энэ зүгээр жишээ болгоод би эхний улирлын зорилтыг харуулж байгаа шүү. За тэгээд шинэ зорилт нэмэхээр бол энэ new page гэдэг дээр энэ дээр тавьж агаад одоо шинэ зорилт бичиж болно. За энийг устгах. За тэгээд зорилт руугаа оронгууд те за нэгдүгээр зорилт нь фитнесийн зорилт байх юм бол доор нь ингээд үйлдэлүүдийг бичиж болно. За би ингээд жишээ гаргацсан байгаа. Энд бол зүгээр 4 өдөр төмөр өргөгч гэдэг юм уу те. Тэгээд хизээнээс өмнө хийх ёстой вэ гэхээр 1 сарын 7-оос өмнө эхний 7 хоногт. За тэрнээс өмнө бас 2 өдөр кардио хийх ёстой. За тэгээд дээр нь биеийн жин өөхөө хэмжих гээд ийм одоо хийх бодтой үйлдэлүүд гаргаж байгаа. Тэгээд энэ дээрээ би бас одоо за 1 сарын 7 гэд оноочч болно. За энэ зүйлүүдийг би дараа нь ер нь бол ингээд 7 хоног болгон эднэртээр эргцүүлэл хийн. Эргцүүлэлүүд гэдэг талаар ярина. Тэгээд эргцүүлэл хийхдээ энэ зүйлийг хийсэн үгүй юу гэдгээ тэмдэглэх хэрэгтэй. За одоо би яа тий 1 сарын 7-нд жишээлбэл буцаж ирээ те. 1 сарын эхний 7 хоног өнгөрсний дараа за 4 өдөр төмөр өргөлөө яалаа те. Өргсөн бол өргсөн бол өргөөгүй бол өргөөгүй гэд. Тэгээд одоо хийсэн зүйлүүдээ одоо ингэ бичиж явчихна гэсэн үг. Доор нь одоо энэ дээр бол бас янз бүрийн деталууд гаргаж болно л доо. 7 хоног болгон дасгалаа хийх хооллолт анхаарах ч гэдэг юм уу те. Тэр нь янз бүрийн байдлаар энийг чөлөөтэй байдлаар өөрийгөө хянаад тэгээ шинэ үйлдэлүүд хийх болонгууд энэ дээрээ зүгээр энэ new page гэдэг дээр дарангуй шинэ task гараад ирнэ те. Тэнгуут нь за яа тий коучтэй болох ч гэдэг юм те. Ер нь бол юу байж болно. Тэгэхээр ер нь бол би бол яг өөрийнхөө зорилгоодыг энэ дээр ингэж лист болгож гаргаж бичээд тэгээ доор нь энэ үйлдэлүүд гэдэг хүснэгт гаргацсан байгаа. Энэ хоёр нь холбоотой. Тэгээ санийх дээр ингээд үйлдэлүүдэд бичиж штэ те. Тэнгүүт одоо энэ үйлдэлүүд гэдэг хүснэгтэр гараад ирнэ. Одоо түрүүний коучтой болох гэсэн энэ дээр бол гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо өөр зорилтууд нэмээд өөр одоо үйлдэлүүд гаргаад ах юм бол энэ дээр ч гэсэн гаргаж ирээд байна. Одоо би энэ 2 дугаар зорилт дээр нь за энэ одоо жишээлбэл шинэ үйлдэл гаргаж ил да 2 дугаар үйлдэл ч гэдэг юм те. Тэнгүүт дараа нь энэ үйлдэлүүд гэдэг хүснэгтэн дээр энэ 1-р зорилтын бахан хийх юмнууд байсан те. Дараа нь 2 дугаар зорилтын 2 дугаар үйлдэл энэ шууд доор гараад ирчихэж байгаа. Тэгэхээр энэчнээс бол хүн шууд яг юу их ёстой вэ, яах ёстой вэ гэдгийг бүгдийг нь харж болж байгаа. Тэгээ хийгээд дууссаны дараа бол жишээлбэл энэ дээр одоо фильтр гаргаж болно. Фильтр дээрээ completed гэсэн байгаа тийм. Энэ хүснэгтийг ярьж байгаа. Энийг unchecked гэд фильтр хийгдчихэнгүүт хийгээгүй юмнууд нь гараад ирнэ. Хийцэн юмнуудаа харуулмаар байвал энэ фильтрийг нь аль хийцэн юмнуудаараа ингээд check гэдгээр нь гаргачих болно. Тэгээ энэ фильтрийг арилгачих болно. Тэгвэл яг бүгд гараад ирнэ. Тэгээд ер нь ийм байдлаар л алсын хараа нь яг энэ улирлынхаа зорилтуудтай холбогдоод зорилтуудаа биелүүлэхийн тулд яг ямар үйлдэлүүд гаргах ёстой юм бэ гэдгээ тодорхой болгоод гаргаж өгөөд тэгээд 7 хоногийн төгсгөл болгонд энэ эргцүүлэлүүд гэдэг зүйлийг бүглэх хэрэгтэй. Энийг би өштэй ер нь бол надаа юм journal гэдэг пэйж байгаа. Би энэ дээр ингээд ер нь star хийчихвэл айгуу зүгээр эргцүүлэлүүд гингөт одоо энэ чинь ингээ гараад ирчихэж байгаа тий. Тэгээ энэ дээр нөх олон юм байхгүй ганцхан юм байлгах юм бол энэ дээрээ дарангуут л байнга орж ирэхэд амархан болно. Тэгээ энийг ер нь бол хараандаа амархан ойлгохон байлгах хэрэгтэй. Тэгээ би одоо жишээлбэл энэ journal гэдэг юм байсан л та. Энэ одоо миний өнгөрсөн жилийн
одоо төсөлч гэдэг юм яа дээ. Тэгээ архив дотроо би архивуудаа хадгалдаг. Энэ бол миний тэр яг одоо мөрөөдлийн амьдрал алсын арга гэдэг тийм зүйлүүдэд бичижсэн. Тэгээ энэ гол гэдэг дээр нь би бас зорилгоудаа бичижсэн. Тэгээд доор нь 7 хоног болгоо ингээд ер нь бол өөртөө эргцүүлэх хийгээд явсан. Яг зарим өдрүүд нь алгассан байгаа. Гэтэ ер нь бол санаа нь бол яг ижилхэн. Тэгээ энэ дээр бол 7 хоног болгоо өөртөө эргцүүл хийгээд юг сайн хийсэн нэгдүгээрт, тэгээд юг сайжруулмаар байгаа. Юг муу хийсэн. Тэгээ тэр дээр өөртөө эргцүүлээд тэ яг энэ одоо хийх байсан зүйлүүд араа би чи ийм зүйлүүдийг хийх байсан, ийм зүйлүүдийг амжаагүй юм байна гэд энтэйг өөртөө эргцүүлээд яваарай гэж хүсье. Энийг бол заавал яг ингээд тэмдэглэл хөтлөөд хийх албагүй. Гэхдээ яг би бол компьютер дээр ажиллахад амархан байдаг болохоор би бол ингэж хийж байгаа. Тэгээ та нар өөрсдөө хөрөөж гэсэн ингээд цаасан дээр гоё алсын араагаа бичээд, зорилтуудаа бичээд тэгээд тэ зорилтуудаа биелүүлэхийн тулд яг ямар тодорхой үйлдэлүүдийг хийх ёстой вэ гэдгийг өөртөө санаалаад гол нь байн тэгээ 7 хоног болгон өөртөө ирээд эргэлзүүлээд би ч юу нь яг тэ одоо нэгдүгээр зорилт маань фитнесээс шүү дээ. Фитнесийнхаа зорилтын дээр би яг хэрэг үр дүн гаргасан бэлээ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээ бас би нэг тип өгмөр байгаа юм нь шүү дээ. За зарим нэг зорилтууд жоохон тодорхойгүй байж магадгүй заяа. Одоо жишээлбэл 2 дугаар зорилт нь за өөртөө ихтэй болох гэдэг зүйл ах юм бол ChatGPT-г ер нь ашиглаарай гэж үсэ. Одоо ChatGPT дээр жишээлбэл би өөртөө ихтэй болмоор байна. Тэ? Ямар тодорхой зорилтууд болон үйлдэлүүд гаргаж болох вэ гэд тэ. За тэгэнгүүт ингээд ChatGPT бол тэ өөртөө хэлэхэд бол тодорхой зорилт тавьж өдөр тутмын үйлдэлээр хэрэгжүүлж эхлэх нь маш үр дүнтэй. Дараагалмуудыг хэрэгжүүлж өөртөө итгэл нэмэгдүүлж болно гэд. Тэгэхээр ингээд хичнээн тодорхойгүй зорилго байсан ч гэсэн заавал тодорхой болгоод яг хийж болохоор үйлдэл болох хэрэгтэй. Одоо энэ дээр жишээлбэл гарч иж штэ. Өдөрт 10-аас 15-аас 30 минут шинэ мэдлэг те өөртөө итгэлтэй болох талаар унших ч юм уу те. Тим юм хийгэрээ одоо гэж одоо хэлж дээ те. Эсвэл тэгээд өдөрт ороо иж 3 хүнд инээмсэглэж энгийн мэдчлэх гэж байна. Эсвэл эрэг зүйл хэлэх. Тэгээ иймэрдүү яг бодит байдлаар те тэрийгээ одоо энэ дээр одоо тавьж байна. За 2 дугаар үйлдэл дээрээ би за 3 хүнд инээгч гэдэг юм уу те. Инээх за 30 минут унших гэд. Тэгээд яг одоо энийгээ хэрэгжүүлснийхаа дараа 7 хоногийн эцэст ирээд ингээд чеклээд явчихна гэсэн. За тэгээ энэ удаагийн бичлэгэн дээрээс сонирхолтой зүйлөө сурсан гэж найдаж байна. Тэгээ энэ бичлэгэн дээр ер нь ямар зорилго тавих гэхээс илүү яаж тэр зорилгодоо өөрийгөө яг тэгээ мэрэгжлийн түвшинд хянах вэ? Яаж тэмдэглэл хөтөлбөр гэдэг талаар ярилцлаа. За хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.